Улсын их хурлын гишүүн өргөдлийн байнгын орооны дарга Саран Гэрэл улсын их хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Сүхбат болон бусад албаныхан туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлахаар төв болон харьгаа цэвэрлэх байгууламж мөн шувуу фабрикийн орчимд хайр гот бурладаг карьеруудын үйл ажиллагаатай танилцаж газар дээр нь ажиллалаа. Өргөдлийн байнгын орон туул голын бохирдлыг бууруулах, урс цэг хамгаалах, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, усны чанарын стандартад хүрэхэд шаардлагатай арга хэмжээг авах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж, ажлын хэсгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна. Ажлын хэсгийн гишүүд эхлээд ус сувгийн удирдах газрын харьяа төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, түүний шинжилтийн хэрэгжилтийн байдал тулгамдж буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцсон, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авахын зэрэгцээ өөрөө чиглэл өглөө. Дараа нь ажлын хэсгийн гишүүд болон дагалдан яваа албаны хүмүүс хаан улдуургийн нутаг дэвсгэрт орших шувуу фабрикийн орчимд хайрга олборлдог карьерууд болон харьгаа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай тус танилцлаа. Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа 2 сарын өмнөхтэй яг л адилхан явж байна. Энэ одоо анхны шатны хүлээн авах энэ цех вэ. Хүний өмсдөг гутлын төрөө бэли, за том хүний памперс, за тэгэл салфеткнээс ахуулаад бүх төрлийн хог л ингээд эрдгээрэл ирж ийн л да, баг улам нэмэгдсэн юм шиг байна. Тэгэхээр дараагийн шинээр барих төв цэвэрлэх байгууламжийг байтал Улаанбаатарчууд минь энэ төв цэвэрлэх байгууламжаа бас нэг хайрлаач бодооч. Хэрвээ төв цэвэрлэх байгууламж доголдох юм бол Улаанбаатар хотын зүрхэн зогслоо гэсэн үг. Энэ төв цэвэрлэх байгууламж хоногтой гарч байгаа 170 мянган метр куб усыг туулгаад Улаанбаатар хот байж тогтоож чадахгүй. Энэ бол хоолой тулцсан асуудал байгаа шүү гэдгийг бас албан ёсоор мэдэгдээ гэж бодож байна. За нөгөө төгөөр төв цэвэрлэх байгууламжаа өнөөдөр зогсох юм бол маш аюултай. Бид бүхэн гэр хорооллын барилгачлалтын дахин төлөвлөлт гэдгийг ярих хэрэггүй. Барилга байгууламжид техник төгсөлт олгох боломжгүй болно. Тийм болохоор ер нь 22 юм уу 23 онд дараачийн шинэ төвлөрөх байгууламж ашиглалтанд орлоо гэж бодох юм бол энэ 6-7 жил Улаанбаатарчууд бид гал алдахгүй байх ёстой шүү гэдгийг дахин анхааруулж хэлье. Өөрсдийнхөө ундaalдаг ус руугаа бохир хийдэг ийм улс орн дэлхийд бол байхгүй. Ундaalдаг усаа дархалдаг ийм л хууль намтай юм байлээ. Бид нар бол өнөөдөр бохирдуулаад явж байгаа. За бохирдуулж байгаа 3 үндсэн шалтгаан бий. За хамгийн түрүүнд бол бидний ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжийн эндээс гарч байгаа усны асуудал байж байна. За дээр нь туул голыг тойрон үйл ажиллагаа явуулж байгаа карьерийн асуудал. За 3 дугаарт арьс ширний үйлдвэрүүд гэсэн. За мэдээж хэрэг өөр хүчин зүйлүүд. Гэхдээ хамгийн гол хүчин зүйлүүд нь бол эдгээр байна. Тийм учраас бид нар энэ туул голыг хамгаалах тусгай хууль гаргах шаардлагатай гэдгээр үндсэндээ ер нь гишүүд санал нэгдэж байна. Энэ усныхаа цэвэр байдлыг хамгаалах асуудал айгүй чухал болоо. Дөнгөс энэ цэвэрлэх байгууламжийн удирдлагаас өгсөн мэдээлэлээр үзэхэд цэвэрсний дараа энэ туул голын маань уснаас гидсний өвчин үүсгдэг савханцар илэрсэн байна. 10 дугаар сарын судалгаагаарч тэр 11 дугаар сарын 2-ны шинжилгээгээрч тэр гидсний өвчин үүсгдэг савханцар илэрч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ ундaalдаг усаа хамгаалах тусгай хууль гаргах энэ чиглэлд бол ер нь энэ асуудлыг шийдэхдээ уйггүй ажиллах, уйдахгүй байх хэрэгтэй энэ ажлаас. Энэ дээр бол ерөөсөө улс төрчдийн хамтын хүчин зүтгэл энэ байгууллагуудын уялдаа холбооны асуудал маш чухал. Би бол энэ асуудлыг шийдэхэд бид нар уйггүй явах хэрэгтэй юм байна. Энэ дээр ямар ч улс төр байх ёсгүй юм байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна гэдэг дээр итгэл дүүрэн болчиход байна. Өргөдлийн байнгын орооны гишүүд дээрх газруудын үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэл зохих асуудлын талаар байнгын орооны хуралдаанд танилцуулах юм. Гишүүдийг дагалдан байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Цэнгэл, нийслэлийн засаг даргын байгаль орчин ногоо хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Батбаясгалан болон албаны бусад хүмүүс ажиллалаа.